За та бүгдийн өнөөдөр ямар ирээ. Тэгээд маш чухал асуудлууд орж ирж байна. Тэгээд энэ ялангуяа сонгуультай холбоотой асуудал бол ерөөсөө энэ бүх болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийн их үүсвэр, их сурвалж гэж би бол хувьдаа дүгнэдэг. Тэгээд одоо бид нар чинь сонгуулийн бус үеийн тэр шударга бус санал худалдаж авдаг ажлыг зогсоох нь бүхэл хоригдсан одоо сонгуулийн үеийнхээ шударга бус явдалтай тэмцээ дийлэхгүй юм байдалтай байдаг. За 1000 одоо мөнгө тараалаа гэд одоо бүр бариад одоо бөөн баримт бүрдүүлээ тагнуулд өгдөг, цагдаад өгдөг. Тэр ерөөсөө хизээч тэрэн дээр хариуцлага тооцдог юм бүр огт байдаггүй. Тэгэхээр энэ та бүгдийн энийг уншихаар за мэдээ сонгуул бол чөлөөтэй байх зарчим, саналаа нууцаар гаргах зарчим хэд хэдэн зарчим байгаа. Энээс ердөө хамгийн чухал хоёр зарчим бол сонгуул fair and free гэдэг тий. Чөлөөтэй бөгөөд шударга байх ёстой гэдэг. Ийм хоёр зарчим бол хамгийн чухал зарчим. Тэгэхээр чөлөөтэй байх дээр бол та бүхэн энд бол дүгнэлт өгсөн байна. Тэгэхээр сонгуулийн нөгөө хамгийн чухал буюу шударга байх ёстой гэдэг энэ зарчмын талаар хэрэгжилтийн талаар та бүхэн юу гэж үзэж байгаа юм болоо энэ дээр ер нь тусгагдсан юм би бол харахгүй байна. Нэгт. За хоёрт энэ хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилтийн талаар энэ одоо нөгөө индексүүд байх шиг байна те. Тэгэхээр энэ дээр нөгөө rule of law буюу эрх зүйт одоо хуулийн засаглалын индекс бол ийм одоо 24 онд 142 орноос 66 дугаар байранд байна гэсэн байна. За иргэний шүүхийн шударга байдлын үнэлгээгээр мөн 65-д байна гэсэн байна. Тэгэхээр энэ 24 оны байдал одоо өмнөх 10 жилийн одоо интервалтаар авч үзчихээж бид нэр дээшилж гэнүү доошлж гэнүү гэдгийг харна ш. Тэгэхээр энийг өмнөх үеүүдэд ер нь ямар байж байна вэ? Манай хуулийн засаглал маань хэр одоо зөв тийшээ эсвэл буруу тийшээ явж байгаагийн илрэл энэний өмнөх онуудын энэ индексийг та бүхэн мэдж байгаа бол хэлж өгөөч гэж. За 3 дахь асуулт хэвлэлийн эрхчлөө. За 4 дахь засаглал гэж хэлдэг те. Тэгээд төр хэвлэл хоёр бол хизээж хутгалдаж зууралдаж болохгүй. Энэ бол бүр зарчмын хувьд бүр маш хориотой зүйл байх ёстой. Атал одоо сүүлд орж ирсэн хуулийг та бүхэн сонирхсон уу? Тэн дээр бол одоо маш ноцтой залтууд орж ирж илээ. Бүр улам ухарсан. Жишээлбэл бүр тендер зарлж агаад сонгон шалгаруулалт хийж одоо төрийнхээ албыг сурталчлуулна ч гэж орж ирсэн байх шиг. За төлбөр төлсөн агуулгыг би яг тоочны санахгүй. Гэхдээ төлбөр одоо авсан тэр их сурвалжийг нийтэд мэдээлнэ гэж байгаа байхгүй юу? Тэр чинь юу хэлж байгаа нь нөгөө сэтгүүл зүүн тэр их сурвалжаа нууцлах гэдэг зарчмыг бүхэлд нь одоо өгөөсгсөн ийм маш ноцтой заалтууд орж ирсэн гэж би бол харсан. Тэгэхээр энэ дээр бас та бүгдийн санаа бодол юу байна вэ? За энэ 13 14-ийг бол би бол бас танаа байгууллагад их талархдаг. Ямагт энэ бол буруу эрүүгийн одоо хуулиас авч хайна уу? Худал мэдээл тараах, гүтгэх. За 4 номер микрофон. За баярмаа гишүүний эхний асуултанд хариулъя. Шударга байх зарчим нь үндсэн тулгуур зарчим. Тэгэхээр яг наривчлсан дөрвөн зарчмыг наривчлалт тайлбарсан. Тэгээд нийлээд одоо сонгуулийн зардлын хэмжээ, эрдийн дундаж иргэн өрсөлдөх боломж өгч байгаа эсэх тэгээд нам эрслүүдийн мөрийн хөтөлбөр, сонгуулийн сурчлагын мэдээллийн ил дод байдал, сонгогчдын боловсрол. За тэгээд энэ нөгөө дөрвөн наривчлсан зарчим гомдол маргаан хянан шийдвэрлэж байгаа байдал бүгдээрээ нийлээд л сонгуул өрөө процессын хувьд, материалын хувьд аль аль нь шударга явах ёстой. Тэгээд таны хэлж байгаадаа санал нэг байна. Энэ өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэж байгаа байдал дээр хамгийн анх би танилцуулга хэлэхдээ дурдсан 4 судалгаа бид нар хийлгэсэн. Тэр 4 судалгаан дээр гарч ирж байгаа дүгнэлт нь яг нэг дахин сонгуул болгоноор давтагддаг нэг үзэгдлүүд байна. Мөнгө тарааж гин гэж байна. Нэг өрсөлдөгчийнхөө материал одоо хуулах материалд нь гэмтээдэг гэж байна. За хуулагчийг судалдаж явахыг оролдог гэж нэг ийм давтагддаг шинээр гарч ирээгүй ийм зөрчлүүдийн асуудал яригадаад байгаа боловч энийг хэрхэн шийдвэрлсэн, үр дүнтэй шийдвэрлсэн юм уу, хариуцлагатай болсон юм гэдэг мэдээлэл олон нийтэд дүүдэгч юм байна. Цөөхөн хувийн шийдвэрлэгдэгч юм байна. Гэхдээ ер нь хариуцлагын тогтолцоо, хяналтын тогтолцоо бол муу ажилт юм байна гэдгийг дүгнэсэн. Тэгэхээр одоо бидний хэлээд байгаа санал нь нэгэнт бид нар мэдж байгаа юм бол ялангуяа тэр зардалтай холбоотой хандивтай холбоотой асуудал. За тэр юутай холбоотой асуудал. Үндэсний аудитын газар өгдөг мэдээллийн тайлбарлалын асуудал байна. Нэмэх нь одоо сая хэлдэг тэр нийтлэг гараад байгаа цагдаагийн байгууллагуудаа өгөөд байгаа энэ өргөдөл гомдол мэдээллийн асуудлыг үр дүнтэй шийдвэрлэдэг юм хасан бүрдүүлэхгүй бол яг өгдөг боловч эцэст нь тэгээ яасан сонгуульд яаж нөлөөлвөө гэхээр бид нар чимээ энийг бол бид нар хянан шийдвэрлээд дуусглаа мэдээлэл өглөө гэж ингэж хэлж мэдээлж чадахгүй байдалтай байгаа.
За тэгээд энэнд нь хууль бас нөлөөлж байна. Эрүүгийн хууль, зөрчлийн хуулиас жишээ авсан. Тэрэн дээр сонгуулийн үеэр хууль бус үйл ажиллагаа явуулах юм бол тэр санкц нь бол маш харилцаа адилгүй. Ялгаатай тогтооц. За тэгэхээр 11 сая төгрөгийн билүү? За уучлаарай 100 мянган төгрөгийн байна. Нэг жишээ авсан байгаа. 100 мянган төгрөгийн хандиваа бүртгүүлээгүй гэдэг. Тэгээд одоо тэр юу нь болохоор санкц нь болохоор 10 сая төгрөгөөр торгоно гэдэг. Ингээд маш юм хэлбэлцтэй байгаа. Тэгээ хоёр дахь юун дээр наривчлан судалгаан дээр дурдсан асуудал юу гэхээр иргэд нэр дэвшигчид намынхан бас ингээ гомдлыг тухайн сонгуулийн үеэр гаргаад үр дүнтэй хянан шийдвэрлэн гэдэг итгэл бас буурсан байна гэж хүмүүс өмнөх сонгуультай харьцуулах юм бол тэгэхээр энэ механизм өөрөө бүхэлдээ циклээрээ үр дүнтэй ажиллаж гэнэ үгүй гэдэг хууль тогтоомжийн хувьд хэрэгжилтийн хувьд дүгнэх шаардлагатай. Тэгэд сайжруулах хэрэгтэй гэж санална. За дундуур хөшөө хариулах. 3 номерын микрофон. Түүний асуултад хариулъя. Тийм. Тэгээд Civil Justice олон улсын байгууллагаас бол үндсэндээ яг Монгол улсын шударга ёсны байдал шүүхээр эцэслэн шийдэгдэж байгаа хэрэгүүдэд анализ хийж үнэлж үзээд үндсэндээ 23 оны байдлаар бол үндсэндээ манайх яг одооны байгаа юунаас үйл хэлэг бага байсан. За 22 онд бол эрүүдийн шүүхийн эсрэг бие даасан юм механизмтай болсон явдал нь бол энэ Civil Justice-ийн үнэлгээгээр тодорхой хэмжээнд үйл хэлэг 0.5%-аар нэмэгдэх ийм боломжийг бол олгосон. За ер нь бол энэ шударга ёсны төлөөх энэ төслийн гаргаж байгаа юуг харьцуулаад 22-оос 25 онд ингээд яхад бол 90 доктортой ингээд байдаг. Тэгээд үйл ялах жоохон дээшилсэн юм үндсэндээ тэр эрүүдийн шүүхээс урьдчилан сэргийлэх бие даасан механизмтай болсон явдлаас л үйл ялаг дээшилсэн. За түүнээс биш яг энэ бүхэлдээ одоо илүү сайжраад байна гэж үзэх ийм юу бол хангалттай биш байна гэж ингэж үзэж байгаа. 3 номерын микрофоныг. Шинээр хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийг боловсруулан гаргасан. За ингэхдээ энд бол олон нийтийн саналыг одоо нийтийн мэд хэрхийг хангаж олон нийт одоо өөрсдийнхөө мэд хэрхийг хэрэгжүүлэх иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт заасан ямар ч хэлбэрээр улс орны хаанч улс оронд дамжаадч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ боломжийг бол хэвлэлийн эрхчлөөний тухай хуулинд бол илүү тодорхой зааж өгөх ёстой. Харин одоогийн оруулж ирсэн зохицуултаар бол байгууллагуудын одоо жишээлбэл зарим тохиолдолд одоо сэтгүүлчийн хариуцлагын асуудлыг илүү төлөвлөгөө оруулж ирж байгаа. Зарим тохиолдолд дундаас нь сонгон шалгаруултыг тендер зарлах гих мэтийн юм сэтгүүлчдэд халтай байж болох байсан ийм заалтууд орсон явдал нь бол хэвлэлийн эрхчлөөний одоо гол үндсэн одоо үнд зүйл болох хэвлэлийн эрхчлөөг хязгаарлахад бас тодорхой хэмжээгээр одоо